Энэ бол дэлхийн санхүүгийн түүхийн музей. Мандлаас хувийн санхүүжилтээр энэ санхүүгийн түүхийн музейг байгуулсан байдаг. Яг миний хажуу талд бол энэ их Монгол улсын залгамж юан гүрний цаасан мөнгөнд дэвсгэрт Чау гэдэг мөнгөнд дэвсгэрт байгаа. Энэ бол одоо дэлхийн хамгийн анхны цаасан мөнгөнд дэвсгэрт гэж нэрлэгддэг. Яагаад гэсэн гэхээр тухайн үеийнхаа мөнгөний бүхий л үүргүүдийг бол гүйцэтгэж чадчихсан. Тэгэхээр өнөөдөр Монгол улс хөгжиж буй орн байж болно. Гэхдээ бид нэгэн цагт бол дэлхийн түүхийг, эдийн засгийг, мөнгөний бодлогыг бас тодорхойлж ирсэн юм хүчтэй ард түмэн шүү гэдгээ эргэж бол санах хэрэгтэй. 10 жилийн хүүхдүүд, их сургуулийн хүүхдүүд, эцэг эхчүүд ирж энэ санхүүгийн түүхийн музейтэй танилцж санхүүгийн боловсрол олж авч яагаад мандал энийг хийсэн бэ гэхээр өнөөдөр Монгол улсын одоо нийт хадгаламжийн 89%-ийг ердөө 500,000 хүн эзэмшиж байна. Тэгэхээр бид энэ хадгаламжийн төвлөрлийг бууруулах зорилгоор мандал хуримтлал гэдэг аппликейшнийг бол гаргасан. Финтек сүртэй энэ аппликейшн яадаг вэхээр та сар болгон хуримтлал тогтмол дүнгээр үүсгэж явна. Эргээд таны хуримтлуулсан мөнгө хөрөнгийн зах зээл дээр хувьцаа, бонд, хадгаламж гэдэг бүтээгдэхүүн рүү бол хөрөнгө оруулалт хийгдээд явна. Та бол хуримтлалаа тогтмол үүсгээд дадал үүсгээд явах нь байна. Нөгөө талд таны өмнөөс мандал хөрөнгө оруулалтыг эрсдлийн тооцож өгөөж өндөртэй байх тэр хөрөнгө оруулалтыг хийгээ явах нэ. Тэгэхээр ийм байдлаар ард түмэндээ бол одоо хуримтлалыг дадал олгож эргээд одоо хөрөнгөч энэ боломжийг бол олгож байгаамаа. Үрдэх биш, хуримтлуулдаг аппликейшн мэндэллээ. Аппликейшнантад хуримтлалын хүчийг мандал хуримтлаас мэдэр.